Өнөөдөр манай студид дандаа өндөр хүмүүс ирсэн байгаа. Би энэ дээр зогсоход надаас дандаа өндөр хүмүүс. Дараагийн жочноо та бүхэн танилцуулахад үнэхээр бахархалтай байна. Дэлхийн өндөр зэрэглэлийн загварын ертөнцид Монгол гоо үзэсгэлэнг бахархалтайгаар таниулж өдгөө кино урлагт хүчээ сорихоор зорж яваа Monad Models агентлагийн үүсгэн байгуулагч олон улсын загвар өмсөгч Эни Жаки буюу энергийн хүлээн авна уу! Сайхан бүгдээ. Оо. Наталаа. Бид өөртөө маш баярлалаа. Би тэр хотоос хурж ирсэн Монголынхаа нэрийг үнэхээр бахархалтайгаар одоо дэлхийд даяар цорайтуулж явдаг чинь баярлалаа. Гадагшаа явах болгонд гадаадын том барилгууд одоо самбар онгоцны буудлууд дээр чамайг зөндөө таалдах болгондоо монголчууд энэ монгол охин энийг би тань энэ манай Эни гэж бахархдаг шүү. Өнгөрдөг. Гэхдээ энэ хүртэл 14 жил одоо загварын карьер хийж байна. Гэтэ одоо 14 жилийн өмнөх жоох охин яг хэвээрээ юм шиг харагдаж байна. Мөнхийн ус уусан хүн дээ гэдэг шиг тий. Тэгээд гэхдээ би чамайг жоохон бахта бүр тийм бүрэг ичимхий, тоондоо амар сайн. Одоо ер нь бол тооны олимпиадуудыг алгасдаг. Монголыг бас одоо тооны салбарт өндөрт өргөж явах юм байсан ингэж сонсч байсан. За тэр нь жараа юм байна. Тэг яг тоондоо айгуу сайн байсан. Тоон дээр л яг самбар дээр гарч хүмүүс харагддаг охин байсан. Түүнээс биш бусдаар нэг хүн амтантай ярьдаггүй айгуу тийм ичимхий охин байсан аахгүй. Тэгээд математик хичээж угаас нэгдэж штэ. Тэг хүүхдүүд ингээд математик болохоор аль болох ширээнээр нуугдаад тэнгууд гавлууд нь гарч ирсэн. Энэ ийм гэх тээ. Яг тийм үсэ. Тэгээд манай хамгийн best friend жоох юм намхан баггүй надаас. Тэгээд яриагийн сонсох гээд ингэсээр байгаа жоох юм. Бүгтгэр баста. Тэгээ манай ээж намайг бүгтрийн засгаад торгын загварын агентлагт явуулж байсан. Тэгээд тэндээс бол би хамгийн анх одоо загварт хайртай болж байсан. Өндөр найзтай байсан бодоод одоо тооны салбарт тооны салбартаа байлаа гэх. Тэр найзанд баярлаа. Дэлхийн модельтой Монгол улсыг болгож гисэн. Би үнэхээр бүр хамгийн том бахархмаар зүйл бол би яг энийг хэлмээр байгаа. Энэ бол Бурж Халифа дээр одоо Александр Макконы кампайн дээр одоо нүүр царай нь болж гарч ирснийг санаж байна. Одоо энэ бол дэлхийн хамгийн өндөр барилга дээр Монгол охины нүүр одоо ингээд багир томоор гарсан буюу дэлхий дээр хамгийн том нүүр юм уу? Хамгийн томоо тий. Зөндөө одоо усууд гарч байна. Гэтэ энэ чинь 3 сая хүнтэй Монгол дотор тэр дундаа ингээд одоо Монгол гоо үзэсгэлэн тэгээд Маккуины нүүр царай болоод Бурж Халифа дээр гарсан. За энэ мэдрэмж ямар байсан? За яг ингээд хамгийн өөрийгөө одоо өөртөө итгэсэн үе болсон. Тэгэхгүй бол одоо ингээд манай загварын салбарч шоунд ингээд тэнцлээ гэж хэлсэн ч гэсэн ингээд шууд канселдагдах боломжтой. Одоо шоуноос одоо шоуныхаа өдрөө ч юм уу те канселдагдах боломжтой байхгүй. Тэгэхээр дандаа ингээд нөө гэж хэлэлцээр байгаа сурцсан. Тэгээ ингээд ерөөсөө итгэдэггүй байхгүй. Шоу дуустал ингээд флексдэж чадахгүй. Тэгээ итгэхгүй байдаг. Тэгээд энийг харчаад би яг ээжүүгээ заалгаад би яг болчихжээ. Яг гэж бодсон. Ой байсан. Тэгээд энэ наатайхан болохоор одоо манай загварын хамгийн iconic зурагч Стивен Майзелийн авсан зураг байгаа. Тэгээд энийг хэлэхдээ болохоор манай агентлаг над руу залгаад за чи зогсоогоор байна уу? Сууж гин үү гэд суугаараа тэгээд ухаалтаад ончваа. Чамаа ингээ Нью-Йорк руу Стивен Майзелээр зургийг чи авахулахаар боллоо гэдгсэн. Тэгээд тэр үе амар гоё байсан. Шод 90 оны супер модельүүдээс ахуулаад одоо хүртэл хэдэн үеийн бүх моделүүдийг гаргаж ирдэг ингээд яг тэдний үнтэйгээ ойрхон байх ямар мэдрэмжтэй байна. Тэгээд маш их сандарсан ямар ч байсан. Сандраагүй л харагдчихсан да. Яг тэгэл угаасаа яг өөрийгөө ингээд шууд харуулна л гэж бодож байгаа юм чи. Угаасаа энэ үе дээр ингээд сандарчвал болохгүй. Тэгээд тэр хүртэл ингээд явцсан сонгогдсон юм чи яг амар ауратай байх хэвээр гэж бодол амар харц гаргасан байна. Маа Монгол хотын хар. Энэ бол Монгол хат матч. Тэ бис бач Александр Маккуин шиг ийм том одоо фэшн хаустай хамтрахаар ч одоо маш том амжилт шүү дээ. Тэр дотор одоо жишээлбэл
Naomi Campbell лидертэй цуг алхчихсан. Яг тийм супер одоо жоохон бахта хараад ингээд дан зөвхөн сэтгүүл бэлээд хардаг хүмүүсийг хажуунаас нарахаар ямар юм бэ? Би зүгээр чамаар дамжиж мэдрий гэж аахгүй. Цаа чи ямар хүн байна Naomi? Тэр шоу маань болохоор Лондонгийн агуу гоё юм барилгын дээвэр дээр юм шилэн юу засаад хийгдчихсэн. Тэгээд Naomi болохоор ингээд нулимстай гарч ирчихсэн. Тэрийг ингээд бид нар бүгдээрээ хараад би ч гэсэн ингээд нулимстай агуух сэтгэл хөдлөсөн. Тэгээд яа тэр шоун дээр бас миний Sora Choi гэдэг шүтдэг загвар өмсгч хамт орсон. Тэгээд би агуух look up хийдэг байсан. Тэгээд нороо өвдөд би ингээд доошоос оцсон чи намайг ингээд нуруунд дээр илээд ингээд ядарч гин үү гэж амар тиймс. Ингээд харсан чинь. Тэгээд харсан чи Sora Choi. Тэгээд тийм болохоор бид нар нөгөө нэг загварыг чи ингээд амарын өрсөлдөөнтэй ингээд муухай салбар гэж хүмүүсээс харах гаддаг. Тийм биш яг ингээд шоонд оронгууд амар их тэр чинь бас ингээд хамтын ажиллагаа. Тэгээд бүгдээрээ ингээд бие биендээ амар гоё хайртай, амар гоё юм халамжтай байдаг. Тийм одоо би за чамайг одоо зөндөө олон юм дээр Balenciaga дээр, Mulberry дээр, бүр Hermes дээр, Hermes гэхөө. За ер нь бол дандаа ингээд бүр ингээд хамгийн топ загварын одоо энэ том салбарын бүх тайзан дээр алхаж байгааг чи харж исэн. Тэгээд энэ хүртлэх зам одоо чиний хувьд хэр бартаа сааттай байв. Анх гадаад хөлтэй явахд чинь одооноос мэдээж өөр л байсан байлгүй те. Тэгээ яг тэгээс нь л ихсэн. Яг хүнд яг эхний 5 жил бол ямар ч юу хий амжилтгүй дандаа орон могрол дандаа нөө айгуу хүртээ үлддэж мөлддөг байсан. Агентлагаасаа бүр ингээд Нью-Йоркт би ингээд сандаг байхгүй ингээд уцаа алга болгоцсон чи яатсан мэдгүй. Тийм том iPad-тай. Тэгээ iPad нөө SIM ордгоо, дата байхгүй. Тэгээ нэг өдрийн тэр чи 13-аас 14 кастинг таамч. Тэгээ тийм том хотод англи хэлж байхгүй. Дөгөж хэлчихсэн мөнгө ч нэх байхгүй. Тэгээ нөө iPad-а бариад Starbucks-ийн Wi-Fi-ыг оруулаад тэгээ дараагийн кастинг руугаа явдаг. Тэгэл очингот ч ингээл 200-аас 300 энэ тэндээс ирсэн модулууд ингээл шалаар дөрөв хүлээгээ сууж ийн те. Тэгээд тэр чин ганцхан минут ч хүрэхгүй одоо ингээл алхаал нэрээ хэлээл тэгэл явчих юм дээр тийм удаан хүлээгээл ингээл амар их юм юутай юу хийм дарамттай гэх юм уу те. Тийм. Гэхдээ яг хөө ингээ хүн үгүй гэд тэрийг ингээ сөрөөд тууштай байгалах юм бол бас болдог гэдгийг би өөрөө юм дээр харсан. Үнэхээр харуулсан шүү. Одоо чи ингээд нөгөө Starbucks дээр iPad-а барьсан Anyтэй тааралдвал юу гэж хэлэх вэ? Keep going. Удахгүй хоёлаа Hermes дээр алах та. Чи ихтэй тэрийг ер нь мэдчихсэн. Хүн яг бууж өгөхгүй байх чи одоо амар том зүйл шүү дээ. Тэгээ тэнд ингээд одоо жишээлбэл өдөрт 13 4 газар үгүй гэдэг үг сонсоод ер нь за болий гэж хүн бас бодохоор л үе байдаг баг. Тэр хүртэл болий гэж бодоогүй тэр зүйл чинь юу байсан? Одоо яг тэр хүч чинь. Им мэдэрчсэн юм эсвэл яг багасаа энэ зүйлийг би ингээд чин сэтгэлээсээ хүссэн. Чин сэтгэлээсээ хайртай. Тэгээд яг бууж өгөх байсан үеү зөндөө байгаа. Тэгсэн чинь ингээд амьдралын эргүүлгээр гэх юм уу уцаал орчдөг байсан. Яг ковидын өмнө би яг за байли дөө. Монголдаа бай дөө гэж бодсон байсан. Ковид гараад тэгээд ковидыг зөвхөн Азад байх юм бах гэж бодлоо. Зүхтаа би Берлин руу явсан. Тэгээ Берлинд очсон чинь локдаун болцсоохгүй. Тэгээд миний амьдрал бас ингээд оронгоороо шинээр 2 дугаар chapter 2 version 2 тийм юм. Илүү санаар тийм болсон. Би нэг юу санагч нэг зураг Vogue-ийн богинохон Германы Vogue дээр гарсан зураг монголчууд бас бахархсан. Vogue-ээр монгол хүн гардыг байна оо. Өнөө гэж бүр яг жижиггүйстэй уцаа гарч ирсэн амар зоригтойгоор. Локдауны үе бол миний хувьд хамгийн баг гоё үе байсан. Яг тэгвэл гинт ингээд чив чимэг болоо бодож байгаа юм чинь. Би хин юу яа гэх. Тэгээ дээрэс нь айгүйх юм чаленжтай очсон. Яг тэгвэл тэр үед манай хонгор бас Альберто гэдэг. Юуны тэнгисийн иргэн хонгор шүү дээ. Тэр бид гурав
агуу дөрүлээс локдаунаар байсан. Тэгээд тэр үед чинь болохоор миний гоо сайхны талаар бодол арай өөр байсан. Одоо арай юм нэг хэмд одоо ингээл хөөрхөн гэвэл хөөрхөн гэж боддогсан. Тэгээ би ингээд үсчээ хаацсан тухайн үед юм боб тарилтайсан. Тэгээд өөрийнхөө уртлыг тайрж аваад артлыг нь тайраад өгөөч гэх нэг Альберто гэнэс асуусан чинь. За гингүүтээ минийс ийм болгоцсон. Нэгдлийн юм болгоцсон. Тэгээ би ингээд тухайн үед амар ингээд эмороод яаж байгаа юм бэ гэж амар тэгсахгүй драматад. Тэгээд гэсэн дараа нь сонсох нэ албаар тэгсэн ингээд одоо Берлин чи амар юм ро им хамаагүй тим гоо гэсэн дуртай тимийг ойлгох гэж тэгсэн гэдгсэн. Тэгээд тэрний дараа за чихээ гаргуулахгүй юм байна. Одоо бас ингээд алдах юм байхгүй гэж одоо ийм богино хөөстэй болгосон. Тэгээ миний ингээд характерыг амар гаргаж тодсон гэж боддог энэ үснээсээ л. Тэгээ шууд миний карьер өсөөл явцаа. Богийн өсөлтөө байсан байж тээ. Зүг өдөр засуусан тий. Модон хохмын өдөр засуулаагүй юм байна. Гэтэ би бас тэрийг сонсчихсон. Чи ингээд нөгөө YouTube-ээс бүр хичээлээ хуваар гаргаж ингэж сонгож хөдөлмөрлөдөг байсан гэсэн. Мэдээж би яг нэг ярьж байгаа юм даа амархан бас байгаагүй. Ингээд чихээ гаргаад шууд бас одоолчаагүй. Тэр чи YouTube өөртөө амар их ажилласан гэж байна тий. Тэгээ нөө эмгтэй хүн чинь ингээд үсээ тайрахаараа ингээд нэг юм шинэ амьдрал руу ордог шүү дээ. Миний хувьд яг тийм байсан. Яг юм шинэ эрч хүчтэй. Тэгээд би багасаа л жиргэний сургуульд сурмаар байдаг байсан болохоор өөрт би бацаахгүй. Яагаад би өөртөө сургууль зохиож болохгүй гэж тэгээ YouTube-ээс ингээд өөртөө ингээд хуваар гаргаад за одоо ингээд балет хичээл дараа нь ингээд дуун хичээл гэх. Тэгээ тэрийг өөрөө ингээд дагаад гэртээ ингээд ганцаараа homeschool хийсэн өөрийгөө. Багасаа жижигэн бод өсөлт мөрөөдтэй байсан юм. Доояхтай хоёр чинь бас нэг кинон дээр тоглолцсон. Restart гэдэг кинон дээр тийм. Тэр ярианы сэдвийг хүндхүү болох уу? Энэ тэр кинонд их дургу баха. Биний зүгээр бодоход. Тэрний тухай зүгээр яхад Restart гэж төсөл байсан тийм. Univision-ээс зохиосон. За тэгэхээр тэр бол одоо ингээд нэг айгүй хүнд кинонуудын төрлийг бас ингээд яг нөгөө касо гэж хэлдэг ш мөнгөний зориулттай кино биш юм лээ. Мэргэжлийн тал руу хандсан кино төслүүдийг гаргаж ирэх гэсэн зорилготой байсан юм шиг байгаа. За тэрэн дээр Эний битээр таарсан юм аа. Жамэ маань те жамсүр найрагч чинь тэр төсөл дээр битээр богино хэмжээний төсөл дээр хоёулахнаа тоглолтод дүр байсан. За эхний уулзалтаа чи санджлах бах те Эний. Тэмээ ямаа шиг юм зогсож байгаа юм чи те. Манай Эний нэх гоё юм ихтэй тийм өндөр тэр доор би те. Тэгээд энэ тэр сонголт нэг сонирн байсан болов уу гэж бас бодож чинь. Тэгээд их хүнд кино байсан. Маш хүнд кино. Тэрэн дээр бол одоо ингээд баг 2 цагийн өмнө л надад зохиолоо найруулагч өгдөг байсан. Тэгээд тэр нэг зураг авал нэг өдрийн зураг авалт нь бол одоо чинь 5-6 хуудас үг ингээд нэг дорно. 2 цагийн өмнө гэж байгаа. 2 цагийн өмнө зохиолоо надад. Ягаад тэгдэв юм? Гэхдээ одоо мэдхгүй өөрийнх нь 12 юм байгаа. Тэр 12 хуудасыг 2 цагийн дотор цээжлэж байгаа юм уу? Тийм 5-6 хуудас юм 2 цагийн дотор цээжлээд ороорой гэдэг. Эний бол ерөөсөө 2 цагийн ямар ч үг байхгүй ингээ үлээгээ сууж чинь. Би 5-6 хуудас юм цээжлээд ингээ суuna. За тэгээд битэрийн харилцаа эхэлсэн дээ тий кино маань эхэлсэн. Ер нь 3-4 хоногоос нь бол би их ууртай болж эхэлсэн тий. Ингээл нэг хүн хөдлөхөр дуур үрээд байгаа юм чинь үг ингээ байхгүй болчих гээд болдгоо. Тэгээд яг үндэ галзуурмаар төсөл байсан боловч яг эргээд харахад бас чадал чансаа битэрийг бас шалгасан юм шиг байна тий. Маш хүчтэй том үйлдэлүүдийг хийсэн. Тэгээд загвар өмсгч хүн өөрөө зөвхөн тайзан дээр алах гэхээс илүү яг тэр дотоод жүжиглэлийг бас тээж явдаг юм болов уу би дотроо тухайн үед анзаарч ирсэн байхгүй юу. Ягаад гэх юм бол тэр хувцсыг гаргахын тулд дотоод ертөнц нь өөр баг шиг байгаа тий. Тэрнийгээ дагуу кинод маш амжилттай тоглож чадсан гэж би боддог. Тэгэхдээ нэг л харамсалтай зүйл болсон. Кино дуусахад Эний намайг үзэн ядаад ер нь дууссан байна хүний хувьд. Үгүй ингэсаахгүй юу. Тэрч ингээд өмнө нь бас ажиллаж таарж байгаагүй. Тэгээд дооёо ахын дүр чи амар юм manipulator нөхрийн дүр. Тэгээ би чи нөгөө нэг ямар ч юм жүжигчний юм мэдхгүй юм чи ингээд шууд за тэгээ бодчихъя бодсоо. Тэгээд дооёо ах ч гэсэн нөгөө нэг өгнүүдээ цээжлэх гээд битээр нэг харилцдаггүй байсан. Тэгээд нэг юм тэр өрөөний чи угаас атмосфер амар дарк те. Тэгээд дооёо ахын ч би өвдөөд миний ч би хамгийн сүүлд нь өвдөөд даралт маралт гисээд ер нь чамайг даралтыг чи искайсэн шүү. Даралтын өгсөлж үжгэлсэн дээ. Дараа нь өшөөрөө авт юм аа. Дараад намайг заналтаа алсан л да тэр кинон дээр. Тэгээд би их сонир би тэр чиний чин сэтгэлийн үг байсан. Одоо хамгийн сүүлийн зураг авалт болсон шүү дээ. Тэрэн дээр манай үзэгч зарим нь үзээгүй байх Restart гэж кино л да. Тэрэн дээр ингээд маш хөгийн нөхрийн дүрлдээ миний дүр те.
Гэхдээ хамгийн сүүлийн зураг авалт нэр гэсэн чинь би ингээд энийг мэдэрч байгаа байхгүй. Ингээд унтчихсэн. Тэгээ зураг авалтын юм бэлдэж байгаа хоорондоо. Тэгээ босч ирээд дахиад би нөгөө нэг костюм бижигтэй урд нь ингээд нэг юм хутгаар махсраа огтлол идэл яриад эхэлдэг тийм юу байхгүй юу? Их нэртэйгээ те. Тэгтэл аврагд гисэн шүү дээ. Энэ хүн байхгүйгээр би зүгээр ганцаараа жүжиглэж болох болов гэсэн. Тэгвэл миний хоолойг сонсохоос дургуун нүрээ. Урдаас дахиад ингээд нэг юм мах ингээд зажиндаа энэ новш гэж бодсон баха те. Тэр чинь сонссон байх шүү дээ. Энэ доёх байхгүй зүгээр би ингээ ганцаараа тоглож болохгүй ингээд энэ хүн чи дахиж ярих гээд штэ гэсэн баха. Тэр үнэн байсан уу? Үнэн сэтгэлийн үг үү? Тийм ээ. Тийм ээ гэж oh my god. Тэр чи угаасаа нөгөө нэг сцен болгоо яг адилхан өдрө болгоо адилхан эхэлдэг штэ. Тэгээд тийм нөгөө залхаан цэрлүүлэх тийм зохиол байсан штэ ер нь бол тий. Тэгээ би бас жагцсан. Зэрлээ гэж байна. Цэрлсэн биш үү? За. Тэгайсаа. Вэ чи үнэнгээ хэл. Ханаа киног үзээгүй гэхдээ бас юу ч бодоод байгаа юм гэхгүй. Кино шиг ч юм болж илээ. Гэхдээ би зүгээр нөгөө бас нөгөө энэ чи одоо Ал Пачино, Роберт Де Ниро, Анжелина Жолигийн төгссөн сургууль сурж байгаа. Жүжигчлээ. Одоо бишиг авахар ирсэн тийм биз дээ тий. Одоо бол тэр нөгөө жүжигчний хүний нарийн имийг бүр ойлгодог болоод ирсэн эхэлж байгаа. Яг тий одоо тэр карьерийнхаа тухай ярилцвал өмнө нь яг хэлсэн шүү дээ ингээд нэг одоо relationship ингээд амьдрал дээр ингээд зохиож байгаа тэргээр яасан байсан хгүй юу. Тэгсэн чинь ингээд шал өөр юм жижиг маш их ажиллагаатай гоё ажилласан билээ. Тэгээд би болохоор яг модель шиг ойлгоод амархан дөө гэж бодсон. Тэгсэн чи үгүй мэлээ. Тэгээд зүгээр л юм цаасан дээр лайн битсэн байхыг тэрийг ингээд жүжигчүүн хүн аваад шал өөр болгоод тэрэн дээр л ингээд жүжигчний ур чадвар харагддаг гэж бодсон. Тэгэхээр айгу тэрний дараа ч гэсэн одоо ингээд кино үзэх ч юм уу ингээд жүжигчдийг харангуут маш их ингээд inspiration авдаг болсон. Тэгээд ямар их ажил хийснийг нь тийм ямар их одоо юм цаана болж байгааг ингээд анзаардаг болсон гэх юм уу? ойлгосон байж таа хаа. Ойлгосон. Тэрээс ханууд амьдрал дээр тийм хүн байгаа биш чи л тийм гэж бодсон байсан болохоос ш. Тийм ээ. Би яг жинхнээсээ яг ингэсэн за доёх манай нөхөр тэгээд амар хэцүү гэд бодсон байхгүй доо. Өөртөө тэгээд итгүүлсэн. Тэгээд битгаар юун дээр зургийн талбай дээр ч гэсэн нөх амар их юм ярьж мэрэгөө их тийм байс тэ. Тий ах нь нөгөө юм ярих харахгүй ш. Юм ярихаар нөгөө хэдүүг нь байхгүй болчиход байгаа юм шүү дээ. Яа. Я то чатаа ярьсаас арай их шиг яа. Германаас юм сурлаач яа. Тэгээ хэсэг орны дараа хоёлаа хамтдаа нэг хөгжилтэй тоглоомоор игээ уулзгай. Бидэнтэй өнөөдөр Эни Жаки байна. Яа.